Уламжлалт мал аж ахуйн салбартаа манай орны хувьд мал сүрэг өсөн үржихийн хэрээр малын халдварт өвчин гарах эрсдэл өндөр болж байна. Монгол улсын хэмжээнд зүүн, төвийн, ханган аймагуудад малын гоц халдварт шүлхийн өвчин гарч тархалт ихсэж байгаа юм. Уг халдварт өвчнөө бүс нутаг харгалзахгүйгээр хүм малын хөл хөдөлгөөнөөр дамжин баруун аймагуудад гарч болзошгүй учраас малын гоц халдварт шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх улмаар малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх талаар Ховд аймгийн засаг дарга албан даалгавар гаргаж холбогдох газруудад үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Тэгэхээр энэ үйл манай аймагт одоо уран сарын 9-ний байдлаар бидний авсан мэдээгээр 119 мянга гаруй одоо толгой мал хоригдсон байгаа. Энэ толгой мал хоригдсон нь бол одоо хөдөө орон нутагт одоо баг бэргээд дов жалгад бол одоо өгсөн малын хаягдлууд сэгзэм одоо байж тэнийг нэгдсэн журмаар одоо устгал хийж хариуцуулж шалдваржуул ажил явагддаг байгаас одоо дулаарч одоо амтэн шүү амтэн дээр нь одоо салхиар агаараар мөн одоо шар усны үер доологдвол ийм одоо тохиолдлуудаар нөгөө том бол дамжиж одоо халдварт өвчин гарах ийм тохиолдлууд илүү байгаа. За энэтэй холбогдвол бүх цумдад бол сэг зэмийг яаралтай устгаж хариуцах шалдваржуулж хариу одоо мэдих талаар албан тоод бичгүүдийг гаргуулад ажиллаж байна. Аймгийн засаг даргын гаргасан албан даалгаврын хүрээнд холбогдох байгууллагуудад малын сэг зэм устгах, бэлчээр, хөрс, хашаа, хороо, өтөг бууцыг ариутхан халдваргүйжүүлэх аяныг сум орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг 4-р сарын 1-ээс эхлэн хийхээр болжээ. Улмаар малын шилжилт хөдөлгөөнийг их хязгаарлах, өөрөөр хэлбэл төвийн болон зүүн, ханган бүсээс хурдан удмын морь тээвэрлэх, туварлах, шилмэл хээлтүүлэгч худалдан авах арга хэмжээг 1 жилийн хугацаанд хориглосон байна. Үүнтэй холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлтийн болон хяналтын постыг Ховд Говьалтай аймагт хил залгаа сумдад 5-р сарын 20 хүртэл ажиллуулахар шийджээ. Мөн малын гоц халдварт шүлхийн өвчний тандалтыг зохион байгуулж, с жиг илэрсэн тохиолдолд нөхцөл байдлыг цаг алдалгүй шуурхай мэдээлэх зэрэгээр холбогдох байгууллагуудыг үүрэг чиглэлийн дагуу хяналт шалгалтаа өндөрсгөн ажиллахыг үүрэг болгосон байна. Мөн малчид ард иргэдийг гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж эрсдэл өндөртөө бүс нутгаас мал амтан худалдан авахгүй байхыг анхааруулжээ.